За сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэж байна. Олон хэд мэдээж одоо дахин давтагдчихгүй энэ цаг үедээ яг бичигдэж байна энэ түүх маань өөрөө. 8 сарын 22-ны өдөр яг энэ талбай дээр одоо манай төвд хүүхдийн паркийн дэргэд Шангрилагийн дэргэд Social Way парк дээр одоо энэ концерт маань тоглогдсон. За энэ бол мэдээж одоо харан, хурд, сараа, наран. За бидний хамгийн одоо best hit дуунууд бүгд дуулагдана. За тэгэхээр бол энэ бол мэдээж одоо миний түрүүний хэлдэг дахин давтагдчихгүй цаг мөч түүх бичигднэ. Монголын рок попын түүхэнд бас яг энэ дөрвөл бас ерөөсөө урд нь тоглогдож байгаагүй. Тэгээ тоглогдож байгаагээр маш их онцлог байна. Бид бүхэн бэлтгэл сургалт болон одоо хамтарч хийх номеруудаа бүгдөө их сайхан бэлдэж байна. Энэ зам бол маш их онцлогтой зам байна. Дэлхийн нийтээр одоо манайхыг бас яг энэ цаг мөчид анхааралтай ажиглаж байна. Юу нэхэр COP17 болж байна. Цөлжилтийн эсрэг байгаль их дэлхийг хайрлын хамгаалах гэсэн үрээтэй. За бид бүхний уран бүтээлд ч гэсэн энэ өөрөө оршиж байдаг, амьдарч байдаг ийм л цаг мөчүүд ингээ бид нар давхцаж байна. Энэ зам бол маш олон сайхан фестивал наадмууд, соёлын үйлчилгээ, орон нутагт болон Улаанбаатар хотод маш олон сайхан соёлын үйлчилгээ, фестивал наадмууд тоглолтууд ингээд араасаа ингээд 6 сараас хойш 6 сарын ихээс 5 сарын сүүлээс ахуулаад ингээд одоо болтол үргэлжилсээр байна. Яг энэ цаг мөчид бид нар хамтраад энэ концертыг хийж байгаадаа чин сэтгэлээсээ миний хувьд болон манай хамхурд хамтлагийн хувьд чин сэтгэлээсээ баяртай байгаамаа. Бид нар бол яг хөө нэгдэж нэг дуу тоглох бол амархан. Нэгдсэн цөм концерт тоглоно гэдэг бол одоо маш их ачаалал, маш их итгэх зүтгэл, цаг хөдөлмөр орж байдаг. Тэр чинээгээр энэ бол өөрөө маш том түүх болж бичигднэ. Тэгээ манай хамтлагийн хувьд бол одоо маш их баяртай байна. Ардын жүжигчин одоо Саратайгаа, Гавьяа жүжигчин Нарантайгаа, агуу харанг хамтлагтайгаа ингээд хамт тоглож байгаа нэг тайзан дээр хамт энэ цаг үед амьдарч байгаадаа бахархаж байна. Хүрлцэн ирэх ард түмнэрээ бас бахархаж байна. Тэгээ олон хийдгийн ард тоглолтын ард маш олон залуучууд хүүхдүүд одоо хөгжим техник хэрэгслээ захиулаад бүх зохион байгуулалтын дээрээ бүтэн одоо 2 сарын өмнөөс эхлэж төлөвлөж эднэр маань ингээд ажиллаж байна. Бүх дүүнэртээ бас баярлалаа гэдгээ хэлье. Тэгээ хойшлоо манай энэ хамтлаг дуучид болон одоо аль ч жанрын соёлын салбарын бүх хүмүүс маань одоо нэгдэж нийлж одоо ингээд Улаанбаатар хотод байгаа хөдөөр нутгаас мөн энэ дэлхий дээр байгаа монголчууд маань яг энэ цаг үед ингээд Монгол эх орондоо ирсэн байгаа. Одоо ингээд нүүдлийн шугам шиг 8 сарын 25-наас эхлээд бүгдөө буцаж эхэлнэ. За яг энэ бол одоо торгон мөч байна. Энэ цаг мөчид л одоо олон хийдэд хүрэлцэн ирж нутаг усандаа сайхан амраад ирж байгаа. Тэгээ буцаад одоо тэв рүүгээ ингээд явах гэж байгаа монголчууд маань одоо энэ концертыг нэг дор үзнэ гэдэг бол хамгийн их бахархууштай алдаж болохгүй боломж гэж би харж байна. Бид нар ч гэсэн боломж, уулзах боломж ингэж Social Way паркт ингээд ирлээ. Энийг зохион байгуулж байгаа хамт олондоо дүүнертэй бас чин сэтгэлээсээ баярлалаа. Энэ бол түүх юм аа гэдгийг би бас дахин хэлмээр байна. Ийм микрофон юм ярьж үзэх юм шүү. За энэ юм энд хүрэлцэн ирж цаг заваа гаргаж ирсэн нийт камермен, сурвалжлагч нартай маш их баярлалаа. Тэгээ хамгийн түрүүнд энэ ийм тоглолтыг зохион байгуулж байгаа бас даваас хүрэндээ бас баярлалаа. Яг гэвэл энэ бол тун хоорхон тохиолдох ийм тоглолтын зүгээр нэгээр гараад дууддаг тоглолтыг нийтээр нэгэн одоо зангидсан гар болгож нэгэн програмд оруулж нэгэн сценарт оруулж ингэж хийж байгаагаар энэ тоглолт маш их онцлогтой. За яагаад онцлогтой гэхээр өнөөдөр манай ардын жүжигчин Гавьяа жүжигчин төрийн саялхалтай хамтлаг дуучид маань дөрвөлээ гарч ирж дуулах гэж байгаа та мэдж байгаа. За Сарантайгийн тоглолтыг, Нарангийн тоглолтыг, Хурдын тоглолтыг тус тусд нь хүмүүс бүгдээрээ үзчихсэн. Гэхдээ
одоо энэ одоо цөмөр хамтраад юуд болох нь хамтлагаараа нийлээд юуд болох нь хамтаараа юу гаргах нь гэдэг нь бас энэ бас үзэгдэл болж байгаа. Тэгэхээр өнөөдөр энэ тайзан дээр байгаа нөхдөс гадна ирсэн одоо манай үзэгчид энэ бол маш их алтан боломж юм гэж бодож байна. Сарагийн фэнүүд, манай Нарангийн фэнүүд, Урдын фэнүүд, Харангийн фэнүүд ингээд нэг доороос ингээд нэгээр нь ингээд одоо фэн болж байсан бол одоо оолын хийцэн фэнүүд болох юм байна гэж би бас хэлэх гээд байна л да. Тэгэхээр одоо манай Наран Саран хоёр ямар гоё дуу хамтарч дуулах нь та бүхэн бас мэдж байгаа бид нэр ди бас Монголиа гэдгийг хийжсэн тавуулаа манай дуучид маань нийлж дуулж ирсэн. За харан хурдын XX тоглолтыг бид нэр бас хийжсэн. Тэр тоглолт бол үнэхээр сэтгэлд хамагшилж мартагдахгүй тийм гоё тоглолт болсон. Түүнээс илүү одоо энэ тайзан дээр маш гоё тоглолт болно. Тэгээд мэдээж энэ тоглолтын ард маш их олон хүмүүсийн хөдөлмөр шингэсэн байдаг. Хамгийн түрүүнд одоо энэ тайзыг босгож байгаа, энэ хөгжмийг дуургаж байгаа нийт одоо техникийн албан хаагч залуучуудаа бас баярлалаа гэдгийг хэлье. Бид нар бол чимээгүй бааtruуд шүү гэдгийг би бас хэлэх хэрэгтэй байна. Тэгээ харан хурд нийлээд бас нэлээд хэдэн дууг бас бид нэр хамтдаа дуулна, нарантайгаа дуулна, сарантайгаа дуулна. За ингээд хамгийн гол хамтрал болж одоо ингээд тоглож байгаа нь хамгийн гоё юм шүү. Энэ бол тэр болгон давтагдаад байхгүй, тэр болгон үзэгдээд байхгүй, харагдаад байхгүй ийм сайхан тоглолт болно. Та бүхэн тэр өрөө маш их гоё үзүүлбэрүүдийг үзэх болно. Маш их гоё дөргөө байх болно. Амьд хөгжмийн одоо дуугарал, амьд хөгжмийн нүргэнд одоо нэгэн хоёроо бид одоо дөрөв хамтлаг дуулчтайгаа сайхан өнгөрөөнө, харамс зүйлгүйгээр өнгөрөөнө гэж бодож байна. Дахин хэлье, энэ бол давтагдшгүй юм тоглолцшгүй. Давтагдшгүй оолон хийж юу. За тэрнээс гадна манай хурда гэдэг ингээд за одоо манай Наран байна. Наран одоо миний дөрөв дог дуулах юм байна. Нүдний шил, шүдний сойц. Нүдний шил хайр уу. Нотгоос сонхоо. Welcome to my heart. Нүдний шил гэдэг дуу уул нь яг анх надад захиад хийж байхдаа би Наранд гисэн байхгүй. Шүдний сойцыг хийхгүй мүү гэж хэлчихсэн. Тэгээд одоо энэ сайхан дуунууд Welcome to my heart. Тийм энэ дууны түүх бол бас их гоё түүх. Би өөрөө загсан дээр хайгууд болтой. Тэгээд манай энэ хайртай чамаага маш олон дуучдын болдын дууны шүлгийг бичсэн Инктевэн гэдэг залуу байсан. Тэр үед одоо 7 дугаар ангийн хүүхэд дараад нь над дээр ирээд нэг 20 хүрэхгүй хүүхдүүд бид нэ загсан тавьсан. Тэгээд яг Нарангийн CD-н дээр ажиллаж байсан байхгүй юу? Тэгээд Нарангийн CD-н дээр ажиллаж байсан. Тэгээд за нэг юм миний зөвхөн тавтаа морил гэдэг дуу хийгээд. Тэгээд би тэр загсан дээр намар орой. Тэгээд өглөө босоод ирсэн чинь нэл цас. Тэгээд орцсон. Тэгээд би Инктевэнийг одоо 50-аа гараад иргээд. За чи энэ хараа ингээд бүүн цас байгаач. Цас ингээд дээрээс ордог. Тэр цас доороос ингээд бодрон заяа. За тэнцээ байгаа шууд бүгдээрээ цагаа ганцхан мод ногоон байгаа шүү гэж хэлээ. Тэгээд тэр Домоён харт гэдэг дуу бол хүмүүс сонсох, дуулах их дуртай юм байлаа. За би ингээд ардын жүжигчэндээ мейкас шилж илээ. Богоо яваа. За сайхан нартай бүрхэгч юм шиг сайхан өдрийн мэндийг дэвшүүлье. Эрхэм та бүдтэй. Өнөөдөр Social Bee Park-ийн одоо яг энэ зон бол VIP юм шиг байна тийм VIP суудаг энэ хэвлийн баг хурал хийгээд энэ домог болсон төрийн сойрхолд харан хурд гавьяа жүжигчин Нарантайгаа одоо зэрэгцээд ингээд за мөн тоглолтын минь ерөнхий зохион байгуулагч, найруулагч нартайгаа үр зэрэгцэн суухад таатай байна. All on Heat гэдэг бол ерөн бол манай Triple X Entertainment бол бас хийж байсан. За энэ дээр бол манай Монголын одоо шилдэг бой бэндүүд зарим нь бараг тайзнаа дуулахгүй болсон ч юм уу дуунууд нь үлдсэн байсан ийм хамтлагууд хүртэл сэргээгдэж гарч ирж энэ All on Heat-ээр маш гоё уран бүтээлийн тийм Rebecca буцсан эргэлт хийж байсан төвхтэй. Тийм учраас өнөөдөр All on Heat гэдэг энэ тоглолтын гол онцлог нь бол ер нь бол хийт дуу олонний түгээмэл ард түмэнд маш сэтгэлд нь хоногшсон дуунуудаар дүүрэн тоглолт болох юм байна гэж би ойлгож байгаа. Тийм учраас миний урын санд бол манай хэд тоолоход
шилтгэгч шагналаа гардуулж байхдаа 300 гаруй дуу гэж хэлүүлжсэн. Тэгээд энэ олон дуунуудаас бас нэг шилдэг нэг 10-12 дуу сонгож энэ all hit тоглолтонд бол сараан бэлдсэн байгаа. За энэ сайхан тоглолтонд бас одоо анх одоо урлагийн гараагаа эхлэхэд мөр зэрэгцээд хамт уран бүтээл төрөж явж яваа дуучин одоо Монгол Улсын гавьччин Нарантайгаа бас нэг дуу хамтран дуулна гэж би бодглохоор бас надад их сэтгэл таатай байгаа. Энэ дууг дуулах уугүй юу гэж маргалж нэлийн их ярилцж хагаад дуулна гэдэг шийдвэр дөнгөж сайхан хэдхэн хормын өмнө энд шийдсэн. Энэ давжин дээр тэгэхээр ерөн бол их чухал байсан. Тэгээ энэ дууг уулна бид хоёр миний тоглолтын дээр 40 жилийн өмнө тоглолтын дээр хамтарч дуулах гэжсэн боловч одоо нөгөө цаг хугацаа 12 цаг гэж хаагдсан миний тоглолтын хуваар тэгээд бид нар энэ дуунуудаа үлдсэн байсан. Тэгээд урлагийн гавь зүтгэлтэн хөгжмийн зохиолч Долгооны хөгжим, урлагийн гавь зүтгэлтэн продюсер хөгжмийн зохиолч Ангермагийн шүүлэг Сэхүүн салхи гэдэг дуу одоо Монгол Улсын гавьччин Нарантай хамтарч дуулах гэж байгаа. Тэгээ энэ бол маш их одоо сайхан хамтрал болох болов гэж бодож байна. Бид хоёр бол бас On the Production-ы байранд бас нэлээд бэлдсэн байсан. Тэгээд ийм гоё хамтрал болно гэдэгт бол сая сэтгэл өндөр байгаа. За мөн харан хамтлаг те анх харан хамтлагийн дебют концертыг үзчихлээ. Анхныхаа ган хүрэгтэй драмын театрт өргөдөөд тэр үед ч одоо бид нар ч бас овоо алдартай болсон. Хоёрч угаасаа алдартай юм байсан. Би ч одоо дөнгөж шинээр гарч байгаа дуучин. Тэгээ 89 онд одоо ингээд харан хамтлагийн анхны тоглолтыг үзээд байж исэн хүний хувьд өнөөдөр бас ингээд олон жилийн дараа олон хийдэд хамтарч дуулах гэж байж байгаа би баяртай байна. Бахархаж байна. Манай одоо лавгаач одоо төв тайзан дээр дуулдаггүй бөмбөрчнийхээ хажууд зогсож дуулдаг байсан шүү дээ. Аяа санаж байгаа үстэй. Тэгээд манлаа ах чука хоёр чинь гол дүрэн партийн дуулдаг байсан байна. Тийм байсан юм аа. Тэгээд хурд хамтлаг бол дөнгөж одоо циркэд хоёр давхар байгууламж үүсгээд нүсэр тайз тасж яхад сараагаа анхны тоглолтондоо ураад хүн чулуугаад манай одоо Отгон Баярын мэн зохиосон дуу галсан сүхий шүлгээр энэ дууг дуулуулж ингээд хамтарч байсан. Тэгээд ийм сайхан домог болсон хамтлагуудтайгаа ингээд хамтрна гэдэг бол юутай сайхан бэ. Чука хэлж ин л да дахин давтагдчихгүй энэ бол үнэн. Тэгээд ер нь бол 90 он, 2000 он, 2010, 2020 оны хит дуунуудыг дуулах юм байна шүү дээ. Тэгээд ийм сайхан боломжийг бас олгож байгаа. Одоо бидний тоглолтондоо урьж нийлүүлж байгаа Triple X Entertainment хамт олон за даваа суран халзаад үдээ за тэгээд найруулагч Орбилдоо. За энэ тоглолтыг одоо бас Баажид үдээ найруулагч Баажида техникийн бүх асуудлыг хариуцдаг. Миний тоглолтын дээр бас ажилласан гэд баярлалдаг шүү. Тэгээд энэ сайхан тоглолт их шиглэн за та бүхэн маань гол нь Хэвлийн баг хурал дээр ирж байгаа юм чи бидний тоглолтын энэ онцлогийн мэдээллийг сайхан зөвсөхстэй сайхан хүргээд өгөл бид нар их талархна. За мэдээч хэрэг энэ дөрвөн уран бүтээлч хамтлаг дуучид бол яг дуулах дуугаа цагтаа сайхан их шиглүүлнэ. Үзэгч түмэн олноороо сайхан баясвал бид их баяртай байх болно. Маш их баярлалаа. Халаалтын хамтлаг гэж юусоо байхгүй. Тэргээр онцлогтой юм хамтлаг. За наран аяа ярьсан дэр хаа. Яг хамтсан би ярья. Аяа. Богоно явуулаа. За, богоно яв. Богоно яв. Богонтойгоо энийг явуулаа. За, сайн байцгаана уу хүүхдүүд аа. Хайр хөгжим хоёр мандтугай. За мэдээж бид нар бүгдийг ярьчлаа манайхан. Би бол одоо төвчүүгээ тодорхой итгэл өгүүлээ. Үзэгчд зэрэгтэлтэй ганц удаа нэг оолоороо ирээ гэж хэлээ да тий. Энийг дүүргээс нэг оолдотгоч. Тэгээ олон хитийг бол бид нар оолдох нь бол үнэхээр тодорхой. Тэгээд энэ хүүхдүүд ийм гайхдаг нэр өгж юм. Тэгэхээр бүгдээрээ оолоороо ирэх байгаа гэж найдаж байна. За өөр юу ах вэ? Цаашаа яваад би жамаагүй гэх. Энэ тоглолтод бол бид үнэхээр Монгол хүмүүс шиг Монгол хүн болж төрснөөрөө Монголын урлагийн хүмүүс ямар их гайхамшигтай, чадвартай, чадaltaй, ямар ч орныхоос дутхгүй мөн дээр нь өвөг дээдсээрээ бид нар яаж бахархтгаа урлагаар дамжуулж бид нар яаж илэрхийлдгээ үзэгч та бүгдээ хамт
Монгол болж төрсөндөө бахархах, тийм л гайхамшигтай омгшил төрүүлсэн, бахархал төрүүлсэн, хайр төрүүлсэн, өөрөө ирэхгүй бие бинийгээ харахаар тэрвэрмээр санагдах тийм орчин, тэр мэдрэмжийг та бүдэд тайзнаас өгнө л гэж бодож байна. Тэгээд хамгийн гайхамшигтай одоо миний мэдэрч байгаа зүйл нь энэ гайхамшигтай Монголын урлыг бүрдүүлсэн агуу хөгжимчд, хайрт ах эгч, дүүнэр ингээд одоо цааш нь өргөжлүүлээд явж байгаа залуучууд маань ингээд байж байна. Тэгэхээр бүгдээрээ л Монголын төлөө дуу хоолой, хөгжим, гар, бөмбөр ингээд бүгд өөрсдийнхөө зүрх сэтгэлийг зориулж байгаа ийм л хамт олон олон хийд гэдэг энэ тоглолтыг бүтээж байна. Тийм болохоор бидний энэ гайхамшигтай нэг энэ түүхэнд орших одоо энэ ах нартайгаа чүк ахтайгаа зэрэгцээд ингээд нэг тайзан дээр хамт дуулаад огших тэр мэдрэмжийг авахыг би тэсэн ядан хүлээж байгаа. Яг энтэй ижилхэн манай үзэгчид яг л юм байх болов гэж би бодож байна. Баярлалаа. дахиад дурдчихад нөгөө зочин урамтлж байхгүй байгаа. Тэгээ яг үндсэн headline дөрвөн артист маань дөрвөлээ яг эхэлж байгаа учраас үзэгч олон минь цагаа бариад эрт ирээрээ бид нар бол хаалгыг бол эрт нээн. Тийм учраас тэгээд тэрийг хэдэн цагт нээж байгаа тоглолт хэдэн цагт болох гэж байгаа постлно. Тэрнээс бас мэдээлэлээ бас авч байгаа. Тэгээ хамгийн гол юм маань энэ дөрвөн уран бүтээлчийн маань тоглож байгаа хамтарч байгаа тоглолт маань дахиад давтад ишгүү гэдгээрээ онцлогдоо. Дээрээс нь төрийн сойрголт авсан уран бүтээлүүд бас их шиглэн сарай агчид болохоор бас энэ ардын жүжигчин гэдэг эрхэм цолыг аваад анх удаага арт өмнөдөө дуулах гэж байгаа болохоор бас их гоё онцлогтой үйл явдал. Нарийн агчийн хувьд бол бас энэ том тоглолтууд дээр цөөхөн дуулдаг бол энэ удаа их маш олон дуулж байгаа болохоор бас их том онцлог бас байгаа. За ингээд тоглолтын продюсер Аузын хацаа. За үргэлжлэн ирсэн та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээ Алтан үеийн энэ агуу ах гişнэрийн тоглолтыг хийж байгаадаа маш их баяртай байна. Тэгээд маш гоё юм үзүүлнэ. Та бүхэн ирцгээгээрэй. Баярлалаа. Оолоороо ирээрэй. Манай найруулагч үг хэлнэ. Сайн байна уу. Гоё тоглож байна. Олнороо ирээрэй. Энэ бол энэ богон шал дими юм дээ. Цаашаа яваад байвал их сайн байгаа. За таваа одоо өөр институтээ. Онгоц явдаа. Яагаад нэг туамай сайн байцгаа. За жаа хөдөлж байгаа богон ирж ш. Миний богоо ирж байна. За. Яг хүлцэн ирсэн сэтгүүлчтэй бүхэнд баяр хүргэе. Та бүхэн сарайг ээлтгэр сайхан түгээгээд өгөөрэй. Одоо өөр юу хэлэх вэ? 22-нд ард түмэнтэйгээ сайхан баясъя тийм ээ. Дөрвөлээ. Хоёр хамтлаг, хоёр дууч. Одоо тэгж хэлээ да. 22-нд уулзцаая. За мэдээ бид зурчаас одоо суугсаас асууж байна. Энэ чамаа харангуй байж. Суугтай. Тоглолтын баслаараа шопинг цэг юм байна. Тикет цэг юм байна гэдэг хоёр сайтаар явж байгаа. GS25-ын салбарууд бас байгаа. Тэгээ ер нь бол манай дөрөв уран бүтээлч маань нөгөө пэйж хуудас руу орвол мэдээлэл бас тодорхой байгаа. Хамтарсан уран бүтээлүүд бол тоглогдно. Зөндөө байгаа. Тэр хоёр чи хохорч ирсэн үү? Тэр хоёр шүү дээ. Бүгд дандаа хамтарч дуулдаг. Эхнээсээ гарч байгаа шүү дээ. Намрын өнгөөс авах. За бас их гоё боломж олдсон биднэрт одоо төрийн хошоо шагнар хүч хүнсэх ардын жүжигчин
Мөрдөрчгүй микрофон авах гэж байна. Мөрдөрчгүй бас хэлгэн зэрэг нэг зүйл одоо хөгжмөн одоо дуучин Адар сүрэнгийн дуулсан Намрын өнгө гэдэг дууг одоо хамтран дуулах боломж бидэнд одоо олдсон бид их талархаж байгаа. За мөрдөрч сан за тэгээд Адар сүрэнгийн хүү те бүгдэнд нь талархаж байгаа. Тэгээд энэ дууг бид нэр одоо манай өөрсдийн хөгжимч одоо манай Одсруу анх хөгжим гитарч Ная за тэгээд TG Bro даалт хөгжимчд нийлээд White Arch студид хамтарч их сайхан тийм хамтрал болсон. Тэгээ угаасаа энэ дуу Намрын өнгө гэдэг дууг маань аяа маань дуучин Лавсруу маань өөрөө урын сандаа цэнхэр дэлгэцээр дуулж ирсэн юм билээ. Тэгээд ер нь бол дөрвөлээ дуулна гэдэг бол бас маш хэцүү байсан. Энэ дуу бол ер нь бол оригинал нь сол мажороос явж юм уу? Солдос явдаг гэсэн тийм. Ми минороос явж байгаа. Тэгээд бид нар бол одоо 3 өөр тоналс дээр дууллаа. Цогоо бид нар бол 1 тоналс дээр дууллаа. Наран маань өөр тоналс дээр дуулаад лавга маань өөр тоналс. Тоналс гэдэг нь нөгөө дууны өнгөг хэлж байгаа шүү. Тэгээд тэгж одоо өнгөө тааруулж иж бид нар дуулсан байгаа. Тэгээд маш их сэтгэл шингээж дуулсан. Одоо намар болж байна. Гадуур бас ингээд нийгэм маань жоохон бохомдолтой бас тийм бензин тос шатхуун хүндрэлтэй бас олон улсын энэ уулзалтын хурал барамлаа болж одоо холбогдуулаад бас дугаарыг хязгаарлалт энэ төр гээд маш жоохон хүмүүс бохомдолтой байгаа бас яас энэ Намрын өнгө гэдэг дуу дууснаар бас жоохон ч гэсэн бас энэ нийгэмд бас амьдралыг жоохон эрэг талаас нь харах талаас нь нөлөөлж чадсан болов гэж бид дөр бас бодож байгаа шүү. Тэгээ энэ бол уран бүтээлээрээ ард түмнийхээ сэтгэлийг дэвтээ сэтгэлийн тэнээлдэх гэдэг чинь бол уран бүтээлчний гол үүрэг байдаг юм шүү дээ. Тэгээд тэрийг бас зөвөр ойлгоод сайхан энэ дууг сайхан түгээж өгөөрэй. Хамтарсан дуунууд бол байгаа. Бүх дуунуудыг бүх үзрөө нээх юм бол бас сонирхолтой болов гэж бодож байна. Гой хамтралууд гарна. Ирээд үзээрэй. Тэгээд энэ Намрын өнгө гэдэг дуу дээр бас яг л бид Намрын ихний сар тоглож байна. Тэгээ энэ дууг ихшгэлээд бол одоо Монголын их амар амгалан харагддаг. Энэ дууг одоо сонсоход айрыг одоо шуугж байгаа сонсогддог. Тэгээ энэ дууг бас зүгээр ч нэг сонгож дуулаагүй манай дуучид маань хөгжимч маань үнэхээр одоо энэ бохомдолтой нийгмийн бохомдолтой байгаа энэ үед бас хүмүүсийн оюун санааг тайвшруулах нэгэн зөвхт одоо нэгэн сайхан бүтээлийн төлөө одоо зүрх сэтгэл нь догдож хамтдаа дуулах ийм боломжийг бол нээж өгж байгаа. Эмэгтэй дуучид бол Наран Саран хоёрын хоолоогоор, эрэгтэй дуучид бол Шавга цагаа хоёрын хоолоогоор дуулна. За тэгээд би бас дээрээс нэмэт хэлэхэд үзэж байгаа үзэгчид маань олноороо ирээрэй гэдэг. Энэ англи хэлтэй усуд олноороо ирээд гэж яриад байгаа шиг байна. Би бол англи хэл мэдэхгүй бас олноороо гэдэг. Олон гэдэг үг чинь бараг л аяр юм шиг надаас. Тэгээд гол маань сараа хэлээ. Манай сэтгүүлчид манай сурвалжлагч нар сайхан түгээж өгөөрэй. Хүмүүсийн боломжийг нээж өгөөрэй. 100-ны сар 6 гэдэг тэгээд намрын сартайгаа нийлээд нэг 4 сар болох уугүй юу? Энэ л хугацаанд Монгол хүний нурууд хинийдэг. Монголын одоо сэтгэл сайхан болдог. Энэ л сайхан үйлрэл одоо бөөнөрөө цуглаж одоо бид нэр юм үзээ сурчлаа. Стадионд том зааланд том задгаан талбайд юм үзээ сурчлаа. Энэ одоо хэдхэн сард одоо цөмөрөө цэнгэж баярлаж хүний амьдралд бол цэнгэл жаргалал хамгийн гол нь. Тэртээ тэргүй цөмөрөө зовлон бол даадаг. Цэнгэл жаргал бол хүний оюун санаа, итгэл төрүүлэх, амьдрах итгэлийн төрүүлж өгдөг. Тэгээд энэ олон сайхан хоёр дуучин маань манай хурд хамтлаг маань та бүхний зүрх сэтгэлд одоо хоногсон сайхан дуугаараа та бүхэн дуулах болно. Ингээд бүгдээрээ ирээрээ. Баярлалаа. Би нэг гоё уучлаарай би нэг гинт санчлаа ч үг баха. Яг гэсэн шүү дээ. Би 5 настай байхдаа ер нь анх дуучин болно гэж мэдэхгүй шүү дээ. 5 настай хөгжчээд анх дуулж үзсэн сурсан дуу бол энэ галан цуваа гэдэг би өөрөө бас баг ярьслаг өгчээсэн даа юу та бүхэн санаж байгаа бол тэгээ намрын өнгө гэдэг дууг анх 5 настайдаа авагч ингэцэг хичээрээ заалгуулж сурч ирсэн. Тэгээд энэ дууг дараа нь 6 настайдаа
зургийн институтын ёолхонд манай аав намайг дагуулж авчиад ядар сүрэнгаа яг ятгчтайгаа хар хам бэлэн дээлтэй 90 юм цагаан юм мөнгөлөг инжиртэй дээлтэй цагаан юм хээ угалцтай гуталтай дуулж байгаа юм би аавынхаа мөрөн дээр намайг мөрөн дээр суулгаж байгаад үзүүлсэн байдгийг. Тэгээд энэ олон жилийн дараа ааваас минь надад явуулж байгаа нэг тийм одоо бэлэгч гэхүү одоо яг ардын жүжигчин цол хүрцний дараа энэ сайхан дуу би эзэж галан намрын өнгөдөг дуулна гэж бүр сэтгэлдээ зүрсэн орж байгаагүй болоход гинт ингээд энэ сайхан дуу хамгийн урлагтай хам зүтгэж яваа хүндтэй энэ усуудад хамтарч дуулуулна гэдэг бол бас тэнгэрийн хишиг юм болов уу гэж бодож байгаа. Тэгээд хаан ч явсан талархаж сурах хэрэгтэй бид бүхэн монголчууд бид бүхэн хөх тэнгэртэй эзэн Шингисийн хаан хиймэр Монгол улсынхаа түүх уламжлалтанд дандаа бахархаж явдаг шиг бид нар бас талархаж сурах хэрэгтэй болов гэж боддог. Би маш их талархаж байгаа шүү. Харант хамтлаг бол дуучин наран танартаа за продюсер даваасар нь хазаад үүдээ энэ яагаад энэ сайхан оргил найруулагч бааж нартай энэ сайхан дууг яагаад бид нар дуулсан бэ цаанаасаа дуул гэж хэлсэн баг. Баярлалаа. Би яг нэг нөгөө юм хэлчихв. За тийм. Оргил ингэсэн байхгүй юу? Найруулагч оргил энэ дуу дуулах юмаа гэсэн байхгүй. Тэгэнгүүт би одоо энэ рок pop одоо ийм том дуучид нийтийн дууг одоо дуулах уу? Энэ одоо юу ямар вэ? Тэгж бодож ирсэн. Тэгээд би дараад нь бичлэг хийгээд энэ дууг дуулаад гарч ирсэн дараа оргилын зүг байж гэдгийг би бол одоо мэдсэн. Оргилтай дахин баяр хүргэе. Тэгээд энэ дууг бол үнэхээр айргийн амтгтдал тэр олон жилийн өмнө чимчгэнэлтэн луусан бол дууч агуу одоо манай харангийн лавга юм аа. Үнэхээр лавгагийн энэ дууг дуулангууд айрг шуугж байгаа санагддээ шүү. За лавга айргаа уугараа. 6 сарын 22-нд нөгөө адар сүрэнгаа хөшөө нэгдэг гэсэн шүү. 6 сарын 22-нд адар сүрэнгаа хөшөө нэгдэг юм байна. Тэгээд тэрэн зориулж бас бид нар дуулах болно. За. Гоё яваад. Тэр нь дуу бол хэзээ ч хөөчихгүй сайн дуу бол унтчихдаг дуулангууд хийдэг. За тэгээд эцэст нь хэлгээд 8 сарын 22-нд болох гэж байгаа тоглолт маань зочин уран бүтээлчгүй шууд үндсэн уран бүтээлчдээс эхлэх учраас цагаа барьж ирэхийг бодорой үзэгч олноос хүчин хүлээн хүсье. Тэгээ хамгийн одоо хоцрох юм бол хурд хамтлагийн гой гой дуунуудаас хоцрно шүү. Заавал хурд байх л яаж байгаа Ер нь бол ингээд нууцаар задлаад байх юм уу тий найруулагчаа. Хурд бол салхийг хаглана. Мүс зүсэн. За тэгэхээр бол энэ бол ойлгомжтой. Ер нь бол миний нэг хэлэх дуртай үг байдаг. Монголын сайхан сэтгэл хизээч арилахгүй. Олон хийдэд бол Монгол хүн бүрийн зүрх сэтгэлд бүр мань мэгсэн мэт одоо тарин мэт оршсон олон сайхан уран бүтээлчүүд, олон сайхан аялгау, хөгжим, дуу хөгжим бүгд яг 100% амьдаар тоглогдно. Тийм учраас та бүхний 8 сарын 22-нд станы тэнгэр газрыг нэргэтэл нээлтэл нэг нүргэлий бүгдөө. Энэ бол дуу хуур гэдэг бол одоо хүнийг дандаа их шиг оюу амьдрал, оюун санааны хувьд бай, амьдралын хувьд ч бай дандаа хөгж байдаг. Тэгэхээр олон хийт бол таны амьдралыг дуу хөгжмөөр хөвлөнө гэдгийг одоо манай дөрвийн зүгээс амлаж байна. Ингээд та бүхэндээ чин сэтгэлээсээ, үнэн сэтгэлээсээ баярлалаа гэдгийг хэлье. Өчигдөр би бас хэлжсэн байхгүй. Бид нар сургууль хийсэн харан хурд. Тэгээд 6 гитар байгаа. 2 бастаа ингээд 3 одоо соло гитар. Тэгээд 2 бөмбөр. За одоо та бүхэн бас төсөөлөл тайзан дээр 2 бөмбөр зэрэг тоглоно. Тэр 6 гитар чинь зэрэг дуулна, зэрэг тоглоно. Дуучид маань бүгд гарч ир дуулна. Ингээд бодонгод үнэхээр амьд хөгжмийн одоо нөргөн тэнцээ бол их шилхэн тодорхой. За тэгээд үн сэн гэдэг юм би бас ярьсан байхгүй. За яг хөө ерөнхийдөө бол бидний тоглож байгаа манай хурдынхны тоглож байгаа харангийн тоглож байгаа хөгжим бөмбөр хэрэгслүүд одоо рэндом хамтлаг байгаа шүү дээ. Бидний тоглож байгаа хөгжим бол нийлээд бол маш их үнэтэй. Гэхдээ тэрнээс илүү үнэтэй юм зүйл байна. Энэ бол энэ дуучтай маань уран бүтээл, энэ дуучтай маань хоолоо, энэ дуучид маань ард түмэн зүрхэн төрсэн ийм одоо хамгийн үнцэнтэй юм бол дуучид маань юм шүү гэдгийг би бас дахин хэлье. За ингээд.
Миний авсан. За одоо болсон. Нэг асуулт байна. Асуултыг хариулчих. Манайхан шинэ гоё асуудаг даа те. Ямар хоолтон тогттой.